Сайн байна уу? Намайг Зол Баяр гэдэг. Би Томоожин альтернатив сургуулийн медиа багт креатив директораар ажилладаг. Сайн уу? Намайг Зол Баяр гэдэг. Би Томоожин альтернатив сургуулийн медиа багт креатив директораар ажилладаг. За сайн уу? Намайг Зол Баяр гэдэг. Би болохоор Томоожин альтернатив сургуулийн медиа багт креатив директораар ажилладаг. Сайн уу? Намайг Зол Баяр гэдэг. Би Томоожин альтернатив сургуулийн медиа багт креатив директораар ажилладаг. За сайн уу? Намайг Зол Баяр гэдэг. Би Томоожин альтернатив сургуулийн медиа багт креатив директороор ажилладаг. За, жинкнээсээ сайн байна уу? Түрүүн дахин хэлсэнчлэн намайг Зол Баяр гэдэг. Одоо чи миний нэрийг баараг л мартахгүй байх та. Тэгэхээр өнөөдөр би чамд ямар хичээл орох гэж байна вэ гэхээр дууны өнгө ба аялал гэсэн сэдвийн хүрээнд өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ хуваалцах болно. За тэгэхээр ерөнхийдөө дууны өнгө гэдэг нь чи ямар үг сонгож хэлж байгаа биш, тухайн үгийг яаж илэрхийлж байгаа вэ гэдгийг хэлж байгаа юм. За тэгэхээр дэлгэрэнгүй тайлбарлавал чиний хэлэх гэж байгаа үг өгүүлбэр чинь хаана тод, хаана паузтай, хаана суул, хаана чанга, хаана өргөлттэй гэх мэтчлэн хүнд хүрэх ойлгох хэлбэрүүд нь өөр байдаг гэсэн үг. Ойлгож байна уу? Нэг жишээ аваад үзье л да. Чин би одоо ингээд багийнхандаа эсвэл олон хүний өмнө гараад үг хэлчихлаа гэж үтэй. Тэгээд ярих байгаа зүйл маань өөртөө аяархан яриад өөртөө итгэлгүй хэлж байгаа өгнүүдээ жоохон суллан тэгээд ингээд сул өгнүүд яриад ер нь үгээ ярихаас илүү ингээд үгнийх нь хоолойны тоон өдр нь цаашаа ороод ингээд сонсогдох байдал нь ч юу байгаад ирэх юм бол бусдад ойлгомжгүй би ярих байгаа зүйлээ мэдгүй байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг. Харин эсрэгээрээ өөртөө итгэлтэй тод өнгөөр ярьж хаанаа өргөж хаанаа сулруулахаа мэдэж ярих юм бол намайг сонсч буй хүмүүст би илүү эмгцэгчтэй, тэгээд дээрэс нь миний яриа илүү сонирхолтой санагдах болно. Нэг юмыг сайн ойлгож авах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр дууны өнгө аялал нь зөвхөн илтгэл тавихад зориулагдахгүй. Юу гэсэн үг вэ гэхээр чи аавтайгаа, ээжтэйгээ, надтай, багштай, сургуулийнхаа найзтай гээд бүх хүмүүстэй харилцахад ямар өнгө тоонтой харилцаж ийнэ гэдгээс чинь чиний дууны өнгө аялал бүх юм чинь ингэж гарч ирдэг учраас энэ зөвхөн илтгэл тавихад гэж ойлгож болохгүй шүү. Бүх зүйлс дээр энэ ашиглагддаг гэсэн үг. Магадгүй чи ээжээсээ мөнгө гуйхтай арай өөрөөр харцдаг гэж болох юм те. Тэгэхээр чи гэр бүлийнхэнтэй ярьж байхдаа, найзуудтайгаа ярьж байхдаа, илтгэл тавьж байхдаа, хичээл дээр багштайгаа ярьж байхдаа өөрийнхөө ярианы өнгө, тоон, ямар аялахтай, яаж ярьж чинь, аль хэсгээр өргөж чинь, аль хэсгээр гацж чинь тэрийг нэг чагнаад үзээрээ ярьж байхдаа энэ чамайг дараагийн удаад аль хэсгээр өргөлтөө ярих уу, аль хэсгээр сул ярих уу, яаж ярил зүгээр байдаг уу, аль хэсгийгээ дарах юм бол хүн чиний ярьж байгаа зүйлийн цаад дутуу учрыг ойлгохгүй байх уу гэх мэтчлэн чамайг өөрийнхөө дууны өнгө, айс, тооныг удирдах, ярьж сурахад илүү их тус болох болно. Тэгэхээр би Зол Баяр байна. Танилцсандаа таатай байна. Дараагийн хичээлээр уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа. Баярлалаа.